За. Сайн байцгаана уу. Би одоо яг Женко шиг болоод талсан. Намайг тэгээд Женко та андуураад байгаа. Нэг хэд хоног халуураад би айгу модсон. За нэг 10-аад хоног би юм байдал айгу хүнд байлаа. Тэгээ яасан мэддэхгүй. Маш өндөр халуураад 9 хоног яг хитэрт байлаа. Ингээд хоолоо маань өөрөөсөө бүр таг болсон. Бүр дуугарч чадхаа байсан. За тэгэл янз бүрийн хүмүүст үзүүллээ. Хараал хийсэн байна. Айгу том хараал хийсэн бай шүү л гэдэг юм. За тэгээ юун ч байсан ямар ч байсан хэцүү байлаа. Одоо бол харин нэг ярихтайгаа болж байна. За гэлээгээд би нэвтрүүлгээ бол цогсоогоогүй 5 дахь өдөр болгон нэвтрүүлэг маань явж байгаа. Би юм ахад нэг дугаар бэлдсэн. Хоолоо өвдсөн бүр ярьж чадахгүйсэн учраас лайв хийж чадахгүй байсан. За мэдээж одоо баяр сайхан баавка юм аа. Яг миний үндсэн Facebook хаягийг одоо яг бүтэн жил хааж ийн. За нотлон 4 сард хааж эхэлсэн. 4 сард бол миний Facebook хаягийг 6 сарын хугацаатаагаар хаасан. За тэгээд дөнгөөл нэгдэнгүүт буцаагаал нэг сараар хаачдаг. Сая бас хаагдсан. Тийм байдалтай байгаа. За пэйж маань бас сараар хаагаа саяхан нэгдсэн. Намайг дуурахгүй гэж янз бүрээр үзэж байна. Данхыг өмөрсөнгүүгээд би одоо имсэсийн хүн болох юм гинэ. Данхыг муу хэллээгээд би илбэгдэрчийн хүн болох юм гинэ. Би та нарт удаадараа хэлж байгаа. Би Монгол улсын төлөө, Монгол улсын тусгаар тогтнолын төлөө, ард иргэдийн төлөө би хүнд ч худалдагдахгүй. Би хэнээс ч мөнгө авахгүй би явж байгаа. Энийг миний олон 100 мянган дагагчд мэдж байгаа. Би энийг ажиллаараа үйл хэрэгээрээ үгээрээ би удаадараа баталж явж байгаа шүү. Худалдагдах байсан бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд олон удаа надад худалдагдах боломж ирсэн. Олон удаа намайг худалдаж авах санал ирж исэн. Хамгийн сүүлд Учирлын багийнхан надтай уулзъя гэсэн. Би уулзахгүй гэдгээ бол хэлсэн. Нотлон урьдчилангаас би хэлсэн шүү. Хүрэл сөхөл өөрийнхөө 16 жилийн улс төрийн зургийг гаргачаад байгаа. Ер нь нэг 65 6 хүртлээ. Ер нь 70 нас шахтлаа. Улс төрөөс буухгүй байх бүх нүхэ хүрэл сүх малтцсан. За Монгол улсын ерөнхий сайдын суудлыг бол оюун эрдэнэд хадгалуулсан. Ерөнхийлөгчөөс буугаад Ухнагийн хүрэл сүх. Ухнагийн хүрэл сүх 2027 онд ерөнхийлөгчөөс буугаад Монгол ардын намын дарга Монгол улсын ерөнхий сайдыг хийн. За ингээд 4 жил хийгээд дараагийн ерөнхийлөгчийн сонгуулиар Ухнагийн хүрэл сүх дахиад Монгол улсын ерөнхийлөгч нэр дэвшиж үзнэ. За энд нь гол тэг саад болох хүн бол Женкогийн Баттулга байсан. Ийм учраас яаралтай Женког замаасаа зайлуулах ажил эхэлсэн. За оюун эрдэнэ хүрэл сүхэд элдв янзын ам өгсөн баг. Итгэлийг алдахгүй.
үргэлж одоо таны талд ажиллана гэж орсон баг. За ингээд ерөнхий сайд болоод 5 дахь жилийнхээ нүрийг үзэж байна. 3 жил болоод оюун эрдэнэ Женкотой нийлж эхэлсэн. За Женко оюун эрдэнэ хоёрыг нэг завин дээр гаргасан хүн бол Херогийн Баатара. Ах нь эцэг нэгтэй ах нь гэж ярьдаг. За ингээд оюун эрдэнэ хөрөл сүхээс урууж эхэлсэн учраас хөрөл сүх оюун эрдэнэ янз бүрийн ажиллагаанд нь саад хийж хориг тавьж эхэлсэн. Одоо төсөв дээр хүртэл нэлээ олон удаа хориг тавьсан та нар мэдж байгаа. Ингээд учрлыг сумалсан Монгол Ардын намын дарга ерөнхий сайдаар учрлыг тавих гэж одоо зүтгүүлж байна. За үнэндээ бол учрал оюун эрдэнэ хоёрыг бол харьцуулалт байхгүй. Өссөн орчин, төгссөн сургууль нь, унсан ном нь, мэдлэг чадвар нь оюун эрдэнээс хамаагүй дээр. Улс төрчийн хувьд бол учрал оюун эрдэнэийг бол дагуулахгүй мундаг залуу. За учрлын би юуных нь эсрэг байгаа вэ гэвэл учрал урааныг ухах гэж чичирсэн. За одоо Монгол Ардын намын дарга ерөнхий сайд болохын тулд урааны гэрээг зогсоож ийн учрал. Ард түмний эсэргүүцэлтэй дулгарна гэдгийг мэдчихээн. Тэм учраас Монголд урааны хамгийн сайн лабораторийг байгуултал одоо урааныг ухахгүй гэд Францын засгийн газартай гэрээ байгуулад Монголд ухаж байгаа урааны энэ нөгөө юугаар туршилтын журмаар ухаж байгаа урааны бүх ажиллагааг учрал өөрөө зогсоож байна. За энэ бол Монгол Ардын намын дарга ерөнхий сайд болоход хамгийн том саад болох асуудал нь уран учраас төр зур энэ асуудлыг орхиж явах шиг байна. За оюун эрдэнэ сүүлийн 5 жил гарan ерөнхий сайд хийлээ. Монгол улсын ерөнхий сайдууд дотор хамгийн их зардлыг нэмсэн. 19 хүний бүрэлдэхүүнтэй байсан шүүхийн зөвлөлийг 109 хүнтэй болгосон шүү. Оюун эрдэнэд ганцхан юм дутуу байсан. Оюун эрдэнэ цагдаагийн ерөнхий газар оюун эрдэнэ гарт байсан. Тагнуул оюун эрдэнэ гарт байсан. Оюун эрдэнэ гарт ганцхан шүүхэл ороогүй. Бурхан минь би бурхандаа баярлж байна. Оюун эрдэнэ гарт шүүх орсон бол оюун эрдэнэ дуусгах байсан. Тэр бүгдийг дуусгах байсан. 100 гаруй их найд төгрөгийг захиран зарцуулсан байна. 21 их найд төгрөг ямар ч одоо ашиггүйгээр үрсэн байна. За ахыгаан Хера компани руу нэг их найд 200 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Тэгээд мөнгө шилжүүлчихэд Хера компанийнхаа 51%-ийг эзэмшдэг гэж байна. Энэ бол асар аюултай. Энэ бол зүгээр шудраг шүүхтэй. Шудраг хуультай газар бол оюун эрдэнэ багтаал 150 жилийн ял авахар юм том хүнд гэмтэрэг. Монгол улсын ерөнхий сайд ахыгаан компанид тийм их мөнгө оруулж болж байгаа юм уу? Энэ Монголын ард түмний мөнгө, монголчуудын мөнгө. Тэрүүгээр ахын гараа угаасан нэг амар жүжиг эзэл юм шиг юм яриад их. Тэр бол драм биш. Тэр бол жүжиг биш. Юу ч үзээгүй, жүжиг гэж мэдэхгүй, урлаг мэдэхгүй, уулны ялаануудад бол тэр жүжиг байх. Тэр бол зүгээр л сагсалтсан, хэлбэр хөөсөн, entertainment show. Тийм их мөнгөтэй бол би гайхамшиг үзүүлэх найруулагч. Надад даанч мөнгө нь олдохгүй. Би даанч намынхны урдаас нь хөхөж араас нь толоод чадахгүй. Надад тийм мөнгөтэй эрх мэдэлтэй найз нөхөд дүү байхгүй. Байсан ч би авахгүй. Шудраг үнний золиос болдгоо би болъё. Тэгээд оюун эрднийг дэмжихгүй байсан чинь
намайг EMC-с юм гинэ. Би тэгвэл EMC-с юм болъё л доо. Намайг EMC-с од жаргалтай тэгвэл холбоод өгч. Би EMC-с од жаргалаас мөнгө аваад оюун эрдэнэ эсрэг ажиллая л да. Үнэхээр байдаг бол хамаалах биз да. Яагаад би оюун эрдэнэ дургүй вэ? 5 жил худлаа хийсэн. 5 жил. Нэг амар шоу хийгээл ард түмний гошгоруулаад тэгэл нөгөөдх нь бүтэхгүй. Дахиад дараагийнхаа сенсац амар поп шоу гаргаж ирэл ард түм нөгөө нэг загсны ой санамжтай. Үнэг шиг ард түм дорноо мартаж. Тэгэл нөгөөдх нь бүтэхгүй. Дахиад нэг юм шин юм сэдэж гаргаж ирэл. Дахиад шоуд нь. Энэ тоолондоо улсаас мөнгө идэнэ. Энэ тоолондоо гарынхаа 13-аар ард түмний мөнгийг хасгана. Баялагын саналыг нь би та нарт хэлж байгаа. Хичнээн сан байгуулсан. Жирийн иргэн ард түмэн бидэнд тэр сан ашгаа өгснө. Эрүүл мэндийн даатгалын сан бөө мөнгө угаасан. Тэндээс ард түмэн ашигтай эрүүл мэндийн даатгалаас 1.5 дараа имжлүүлсэн цорын ганц хүн байна уу? Нийгмийн даатгал яаж биднэрт үйлчилж? Хамгийн наацхан боловсролын зээлийн сан. Дандаа баячуудын хүүхдүүд, дандаа их хурлын гишүүдийн хүүхдүүд хуваагаад итцсэн. Тэдний хүүхдүүд гадаадд сурсан. Унтаж хэвтдэг хүүхнээ нууц амаргуудаа хүртэл тэднээс сургасан. Жирийн ардуудаас бидний үр хүүхэд дүүнрээс боловсролын зээлийн сангаар хэн гадаадд боловсрол эзэмссэн. Нэг ширхэгч хүн байхгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан. Жирийн иргэдэд нөлөөлсөн үү? Жирийн иргэдийн амьдрал сайжирсан уу? Дандаа их хурлын гишүүд хуваагаад идсэн. Өнгөрсөн 76 гишүүнээс жижиг дунд үйлдвэрийн сангаас 2 хүнд зээл өгөөгүй байдаг. 2 хүнд. 76 гишүүнээс 74 нь жижиг дунд үйлдвэрийн сангаас хулгай хийсэн. Асар хэмжээний хичнээн тэрбумаар хувааж идсэн. Их хурлын 76 гишүүнээс 2 хүнд зээл өгөөгүй. Нэг нь Гарамжуу, Мон Полиматын захирал Гарамжуу гэж. Нөгөөх нь Дуучин Жавхлан. Энэ хоёр зээл өгөөгүй. Бусд нь эдгээр хуваагаад идсэн. Ингээ Канцэсийг хэн хувааж идсэн? Дарга нар хувааж идсэн. Чингис Бондыг хэн хувааж идсэн? Дарга нар хувааж идсэн. Бүх юмыг та нар хувааж иддэг. Одоо ингээл ээлжил шоугаа хийгээл баялагын сан гэж та нарыг дахиж хөөргөөл. Баялагын санг баячууд хувааж идэнэ. Бид нар ч нэг төгрөг оногдохгүй. Хой тормоогоо аваад гур тормоогоо нөхөө яваад. Ганцхан ерөнхий сайдын өмнөх ерөнхий сайдууд сайн ажиллаагүй. Гэхдээ оюун эрдэнэ ажууд бүгд үүргээ биелүүлсэн. Сайн ч мууч их багч юм хийсэн хүмүүс байхгүй. Сайн ч бүгд энэ хүн нэрэд. Би лайв чинь. За ингэж юу яасан? Жодгор хамгийн ойрын жишээ Норвегийн алтан хуйг. Норвегийн алтан хуйг ерөнхий сайд 2 жил хийсэн. 2 жил хийхдээ 3 дугаар цахилгаан станцын өргөтгөлийг бариулсан. 4 дугаар цахилгаан станцын өргөтгөлийг бариулсан. Налаахын замыг бариулсан. Маш олон ажлуудыг хийсэн байдаг. 2 жилийн хугацаанд. Тэгээд би энийг ингэж юу яаж бандат. 2 жилийн хугацаанд тэр хүн асар том ажлуудыг эхлүүлсэн, хийж гүйцэтгсэн байдаг. Өнөөдөр оюун эрдэнэ 5 жил гарan ерөнхий сайд ихтэй Монголд нэг ширхэг уурын зуугч бариагүй. Тэр хүн юу ч хийгээгүй. Зүгээр л шоу, зүгээр л поп. Тэгэл тэрийг мартуул. За шоу ажиллагаа амар сүр зарласан. Хэнийг барьж ирсэн? Шоу ажиллагаагаар юу болсон юм? Хэн баригдаж ирж, хэн шийтгүүлсэн юм бэ?
хэн ч шийдвэрлэхгүй. Юу болсон шоу ажиллагаа юу ч болоогүй. Ингээл нэг том шоу игээл ард түмний анхаарлыг сарниулаад дахиад дараагийн худлаа юм гаргаж ирдэг. Ийм юм. Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайдыг хийж сэхэднүүд эрдэм мэдлэгтэй үнэн ч хүмүүс маш олон байна. Ойлгосноо? Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Монголд маш олон ерөнхий сайд ажиллаа гэсэн. Оюун эрдэнэ яагаад ингэж үхэн хатан зуралдаад байгаа. Тэгэл нэг сонин одоо дараагийнх шоу болохоор хүмүүсийн хөрөнгөний хураана гинэ. Шал хотлаа. Оюун эрдэнэ өөрөө энэ хөрөнгөтэй хүмүүсээс илүү хөрөнгөтэй болсон байгаа шүү. Оюун эрдэнэ хизээж шудраг үннийг тогтоож чадахгүй. Энийг өргөлжүүлэл шоуга хийсээр л байна. Энэ бол тодорхой. За дараагийн ерөнхий сайд. За ингээд та нар бод хүүхдүүдээр шоу хийлээ гинэ. Хамгийн улс одоо Адгийн улс төр хүүхдүүд гинэ. Хүүхдүүд секс хийдэг юм уу? Хүүхдүүд бава шава хийдэг юм уу? Нэг цагийн 10 сая төгрөгийн үнэтэй онгоц. Нэг цагийн 10 сая төгрөгийн онготой. Нэг цагийн 10 сая төгрөгийн үнэтэй онгоц. За хэрвээ тэрийг 10 цаг хөлслөх юм бол 100 сая төгрөг. 100 сая төгрөг би мөрөөдөөд ч олдохгүй их мөнгө. Тэгэхээр тэр хүүхд ингээд онгоц хөлслөө. Тэм үү? Монголын хамгийн үнэтэй амралтын газрыг нэг ч хүн хүлээж авахгүй бүтэн хөлслөө. 20 настай хүүхэд. Тэм үү? Ямар амар мөнгө вэ? Зүгээр л харт нэг хүүхэнд дурлаад тэрийг илэрхийлэхийн төлөө 60-70 сая төгрөг цацаал. Монгол тийм гэр бүл хаа вэ? Монголын тэр бомтнуудын хүүхэд ч ингэж тансаглаагүй байгаа. Би Мянган баярын хүүхдийг ингэж тансаглаж байсан гэж сонсоогүй. Миний мэд. Би сайхан самбуугийн хүүхдийг ингэж зоргоороо тансаглаж 20-30 саяар найз охиндоо шилжүүлээл. Төрсөн өдрийн бэрхэл 20-30 сая төгрөг шилжүүлээл. 60-70 саяар тансаглаад. Би гарамжуу ихчийн хүүхэд би ингэж тансаглаж байна гэж би сонсоогүй. Би МСС-ийн од жаргалын хүүхдийг би ингэж тансаглаж байна гэж сонсоогүй. Би Номингийн баяр сайхны хүүхэд ингэж 100 саяар цацж байна найз охинтойгоо тансаглаж байна гэж би сонсоогүй. Гэтэл өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд төрийн албан хаагчийн хүүхэд яагаад ингэж тансаглаж байгаа? Хэний мөнгөөр ингэж тансаглаж байгаа? Өнөөдөр 50, 60, 70, 100 саяар нь цацдаг төрийн өндөр албан хаагчийн ямар хүүхэд байгаа? Энэ Монгол улсад ямар татвар төлсөн юм? Энэ Монгол улсад юу бүтээсэн юм? Энэ хэдэн төгрөгийн цалинтай хүүхэд болоод 20 настай хүүхэд болоод 60, 70, 80, 100 саяар нь ингэж найз охиндоо нэг өдөр цацдаг юм. Энэ бол факт. Энэ бол баримт. Тэр охинд монголчууд баярлах ёстой. Ах дүүсээрээ нууцмаргуудаараа ингэж монголчуудын мөнгийг хогсордог. Ийм төрийн албан хаагч гэж байдаг юм уу? Ийм ерөнхий сайд гэж байдаг юм уу? Монголын олон үе үеийн ерөнхий сайдууд дотор хэнийх нь хүүхэд ингэж тансагласан юм? Хэнийх нь хүүхэд ингэж мөнгөний мод шиг ингэж цацсан юм? Хэнийх нь хүүхэд? Энийг булзааруулах гэж өнөөдөр баг хурал хуралдуулах юм гинэ. Монгол Ардын намын баг хурал энийг хаацаалгаж хуралдах юм гинэ. Үгүй шүү. Хэрэгэн Баатарын дансыг шалгах хэрэгтэй. Ямар ажил хийж хэдэн төгрөг олсныг шалгах хэрэгтэй. Энэ төрийн мөнгө гэж байхгүй. Энэ татвар төлөгчдийн мөнгө. Энэ ард түмэн бидний мөнгө. Монголын баялаг, Монголын иргэд
Энэ лайв үзэж байгаа 400 гаруй хүн бидний мөнгө. Энэ мөнгөөр төрийн албаа гэж өгөхд ингэж тансгалж болд юм уу? Энэ ариун явдал юм уу? Энэ шудраг явдал юм уу? Одоо өөрийн ясын цайд шалах хэрэгтэй. За дараагийн ерөнхий сайд учрал гинэ. За улс төрчийн хувьд мэдлэг боловсролын хувьд учрал бол оюун эрдэнэс хамаагүй илүү улс төрч. Гэхдээ учрал ганцхан аимшигтай юм байна. Энэ оюун эрдэнэс бас нэг ялгаагүй юм. Урааныг ухах гэжсэн хамгийн аюултай. Монголчуудын эсрэг, Монгол улсын эсрэг, монголчуудын эрүүл амьдралын эсрэг, Монголын онгон дагшин байгалийн эсрэг, тусгаар тогтнолын эсрэг учрал Францчуудтай нийлж Монголыг тэр жигтэн булшны газар, хүүрийн газар болгохыг завдсан ийм аюултай хүн. Учрлыг ерөөсөө дэмжиж болохгүй. Тэгэхээр одоо энэ хууль зүйн дотоод хэргийн сайдаас инх баяр. Эсвэл энэ гадаад бодлого, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны дарга, төсвийн байнгын орооны даргаас ган зөргийн тэмүүлэн гих мэт ийм зөөлөн худлаа илдэггүй ийм залуучуудаараа дараагийн ерөнхий сайдыг тавиулах хэрэгтэй. Ирсэн хүн явдаг юм аа. Данхаа чи зүгээр л яв. Чи Монголын төрөөс 5 жил гарan сорлоо. 5 жил гарan чи хамаатан садан бүр нууц амраг юу гэдэг бүгднгээрээ бидний мөнгийг ховх идлээ. Чи мөнгөний мод шиг мөнгийг цацлаа. Одоо болоо. Заяа. Та нар биш үү? Би та нарт хэлжээс. Мегомбийн холд руу хараад инээгээд Мегомболтын Мегомбийн холдыг долоогоод бэлдуучлаад хөхөөд байж хат нь ямар шижгийн залуу вэ гэж би хэлжсэн шүү. Энэ ёстой балиар бялдаг байж таа байна гэдэгс. Гэсэн чи тэр ерөнхий сайд тулаа гараад ирсэн. Инх бол дарга гэж толоож гүйжгаад инх холдын нуруунд тутах шааж унгаасан. Энэ үүлийн үр. Би та нарт хэлчихсэн. Оюун эрдэнэ шудраг хүн биш шүү. Оюун эрдэнэ сайн ерөнхий сайд биш ээ. Оюун эрдэнэ элбэгд оржоос илүү аюултай. Элбэгд орж аюултай. Тэр Америкт хичээвэр. Монголчуудыг Америкт тушаах хүн. Гэхдээ Америкчууд Оросыг даваад орж иртлээ 80 жил болно. Оюун эрдэнэ бол хятадуудад биднийг тушаасан хүн. Хятадуудад монголчуудыг тушаасан хүн. Оюун эрдэнэ би чамд юм хэлээ. Чи 5 жил хангалттай тоглолоо, хангалттай баяжлаа. Одоо монголчуудыг биш. Чи өөрөө алтаар цодихгүй хөршүүд дээрээ очоод хөгжлийнхэн галт дэргэнд Херобаатар ахтайгаа Нимбатартайгаа гуруулаа суугаад баяртай. Хятадуудын хөгжлийн галт дэргэнд суугаад та нар баяртай. Йоо. Бид нэр хизээж хятадуудын галт дэргэнд суухгүй. Монголчууд өөрсдийнхөө хөгжлийн галт дэргийг өөрсдөө зохион бүтээн. Монголын залуучууд 2000 оноос хойш төрсөн шудраг байдлыг нэгж байгаа энэ хүүхдүүд Монголын авч явна. 2000 оноос хойш төрсэн цэвэр монгол залуучууд Монголын хөгжлийн галт дэргийг зохион бүтээж монголчууд өөрсдийнхөө галт дэргэнд өөрсдөө суугаад аялна. Чи Херобаатар аваад тэр дөлгөөн гэж хүүхэн аваад энэ хүүгээ аваад бэрээ аваад худургаа аваад энэ Нимбатарыг аваад алтаар цодихгүй хятадууд дээрээ очоод хөгжлийн галт дэргэнд нь суугаа яа баяртай. Монголчууд та нарыг гаргаж өгнө. Ойлгосноо? Чи хонзогнор. Чи юунд нь зууралтаад байгаа? Яагаад үхэн хатан энэ суудлыг төлөө зууралтаад байгаа? Чи яагаад энэ санд суудлыг өгөхгүй ингэж амь тэмцээд байгаа юм бэ? Одоо чи энэ суудлыг өгвөл дараагийн шудраг ерөнхий сайд гарч ирж байгаа чамайг шалгах юм бол чи аимшигтай хэрэг хийсэн байна. Асар хийсэн байна. Чи өмнөх ерөнхий сайдуудаас илүү чи элбэгд орчоос илүү идсэн.
Ойлгосноо? Чи маш их юм мэдсэн байна. Тэр чин чи ил гарна. Цагтаа чинийх биш болно. Тагнуул чинийх биш болно. Ойлгосноо? Чи элдвэг дөржийг хадны мангаа болгож баахан шоудлаа. Одоо МСС-ийн од жаргалыг хадны мангас болгож баахан шоудлаа. Одоо чиний хадны мангасыг монголчууд ил болгон заяа. Монголчуудаа би танараас нэг л хүмүүв. Монгол ардын би танарт хэлээд Монгол ардын нам харьцсан нам хоёроос салж иж монголчууд сайхан амьдралын захыг харна. Монгол ардын намаас сал, ардсан намаас сал. Та нар авилгатай тэмцэе гэж бодож байгаа бол ардын намыг устдаг. Та нар авилгатай тэмцэе гэж бодож байгаа бол ардсан намыг устдаг. Би өнгөрсөн 5 сард өөрөөсөө 68 сая төгрөг гаргаад Монгол улсыг тойрсон. Би нэг зураглаачийг 20 сая төгрөгөөр цалинжуулж би Монгол улсыг сар гарan тойроод би аймаг болгонд очиод сунгуулаа битгий өгөө. Би даагч нараа гаргаа. Ардын намыг битгий сонгооч гэж би та нарыг гуйж явсан. Би аймаг болгонд нэвтрүүлгээс та нар намайг тоогоогүй. Бид нар талбай дээр гараад юу ч хоцохгүй. Талбай дээр гарч хасаад бид нар дийлэхгүй. Бид нар одоо дийлэх ганцхан зам байна. 28 оны сонгуулаар ардын нам ардсан нам хоёрыг хуугаар нь устгах. Ойлгосноо? 28 оны сонгуул дээр намайг харж байгаарай. Би ямар 126 он гаргаж ирсэн нэр дэвшүүлгийг хараарай. Би Монголын төлөө амиа өгөх. Эх орн тусгаар тогтнолын төлөө амиа өгж чадах би тийм эрдэмтэй буурлуудаа гаргаж ирнэ. Би тийм үнэнч залуучуудаа би дэмжиж гаргаж ирнэ. Заяа. Би та нараас гуй. Их чөлөөнийхөө төлөө, тусгаар тогтнолынхоо төлөө, үндэстнийхээ төлөө, хайртай Монгол орныхоо төлөө би та нараас гуй. Ойлгож байна уу? Данхыг явуул нэгдүгürt. Учирлыг хизээч бити ерөнхий сайд болго. Учрал данх хоёроос өөр бол пистач төгч байсан яа би. Учрал данх хоёр Монголын ирээдүйн хор тавдрууд шүү. Монголын улс төрийн хор тавдрууд. Ойлгосон уу? Учрал сая үхэлтэй нүүр тулсан. Тэр эрлэгийн хамтай нөхцсөн юм шиг байна. Монголын эсрэг цэнэглэгдээд босч ирсэн. Монгол улсын төлөө тэр юу ч хийхгүй. Тэр бол зүгээр л хөрөлсөхийн утсан хүүгэлтэй. Хөрөлсөхөөс сална, данхаас сална, учрлаас сална, Нямбатраас сална. Ань нэгтэй байгаарай. За та нар намайг хэний ч хүн болох гээд нэмэргүй. Намайг тороол гэж байгаа бол би Монгол улсын тороол. Намайг тороол гэж байгаа бол би Монголын ард түмний тороол. Намайг тороол гэж байгаа бол би Монголын ирээдүйн тороол. Намайг тороол гэж байгаа бол би Монгол хүүхэд бүрийн Монголын нялх балчир өрсөн өмнөөс босдог тороол. Ойлгосноо? Би хинээс ч нэг төгрөг авдаггүй тороол. Тулдаан зөвхөн шонхрууд нэсэн. Дараагийн лав хүртэл баяртай.